өдөр өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд. 4 сарын 8. Учир нь Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа эрттэй, ямар ч илдээс хурц. Эфес 4:12. Христ чих сургуулийн нэг оюутан либерал үзэлт, сургуулийн өөр нэг оюутанд эзнийг гэрчилж байлаа. Итгэгч оюутан Библиэс нэг үг ирж татхад нөгөө нь "Би Библиэд итгэдэг" гэв. Итгэгч оюутан өөр нэг гэрчлэлийг ирж татав. Нөгөө нь "Би Библиэд итгэдэг" гэж хэлсэн шүү дээ гэв. Итгэгч оюутан Библиэс 3 дахь удаа хайж татхад нөгөө оюутан нь уурлаж "Наад Библиэ ярихаа боль. Би наадхад чинь итгэдэггүй гэдгээ чамд хэд хэлэх юм бэ" гэв. Итгэгч оюутан сэтгэлээр унав. Хүний сүнсийг аварч чадахгүй юм байна гэж өөртөө готров. Итгэгч оюутан оройн доктор Айронсайдын гэрт зочлоо. Хоол идэж байх зураа итгэгч оюутан урам хугарсан явдлаа ярьлаа. Тэгээд доктор Айронсайдаас "Хүнд эзнийг гэрчлэх үед тэр хүн чинь би Библиэд итгэдэггүй гэвэл та яах вэ?" гэж асуув. Доктор Айронсайд инээмсэглээд "Тэгж хэлсэн ч би дахиад л Библиэс ирж татна" гэж хариулав. Авралын зар цугэгч бүхэнд энэ бол гайхалтай зөвлөгөө юм. Хүмүүс би Библиэд итгэдэггүй гэж хэлбэл Библиэс бүрч олон удаа ирж тат. Бурхны үг амьд бөгөөд ирэх мэдлэлтэй. Хүмүүс түүнд итгэдэггүй байсан ч Бурхны үгэнд хүч нөлөө байдаг. Хоёр хүн эрүүл тулаан хийж байна гэж төсөөлтөө нэг нь нөгөөдөө "Чиний элч чинь жинхэнэ ган гэдэгт би итгэхгүй байна" гэж хэллээ гэж бодъё. Тэглээгээд илдээ хуунд хийгээд ялгтлаа хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Эсвэл жинхэнэ гангаар хийсэн гэж батлахын тулд хийм шинжлэх ухааны маргаан хийхгүй. Тэгвэл ухаангүй хэрэг болно. Харин ч өрсөлдөгч этгээдтэй элднийхаа эгийг амсуулж жинхэнэ элд гэдгийг нь мэдрүүлнэ. Библи ч гэсэн адил. Бурхны үг бол сүнсний элд. Түүнийг өмгөөлж хамгаалах бус ашиглах хэрэгтэй. Библи өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай. Библийг Бурхны үг гэж батлах нь буруу гэж би хэлээгүй. Нэгэнт аврагдсан хүмүүсийн итгэлийг батжуулахад тийм баталгаанууд маш тустай. Тийм баталгааг сонссны ачаар авралт хүргэх итгэлийг хүлээн авсан цөөн хэдэн тохиолдол бий. Гэхдээ нийтлэг тохиолдолд хүмүүс цэцэрлэгэл ба маргаанаар юмыг ухаардаггүй. Хүн хичнээн үнэмшлээч тэр нь хүслийг нь эсрэг байвал хуучин бодолтой үнэнч хэвээр үлддэг. Хүн Бурхны хүчрхэг үгтэй нүүр тулах хэрэгтэй. Библийн ганц ишлэл 1000 цэцэрлэгээс илүү. Тэгэхээр Библийн ишлэл цээжлэх нь маш чухал юм. Та Библийн ишлэл цээжилдэггүй бол хэрэгтэй цагт нь ариун сүнс тэднийг бодол санаанд чинь оруулж ирэхгүй. Гол нь Бурхан миний үгийг хүндлэнэ гэж амлаагүй. Харин өөрийнхөө үгийг хүндлэнэ гэж амласан билээ. Тэгэхээр үл итгэгчтэй харилцахдаа сүнсний элдийг харамгүйгээр ашигла. Тэгээд нэгүсэл ямар гайхамшиг хийж чадахыг үз. Хүмүүст ухаарал ирж тэд аврагдах болно. Та бүхэнд үл устгах үгс компаниас орчуулан гаргасан Уильям Макдоналдын One Day at a Time номын хэсгээс уншлаа. Өдөр бүр Бурхны үгтэй хамт